Сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийн маань бичлэг бол өмнөх бичлэгийн 3 дахь дугаар нь болж орж ирж байгаа. Энэ удаагийн дугаарын ерөнхий нэг утгыг та хэдэд тайлбарлах юм бол өмнөх 2 дугаар дээр болохоор Японы Эдогийн үед байсан Югаку буюу улаан дэнлүүний газар за мөн гейша хаус те гейша нарын талаар ярьж өгсөн. Харин улаан дэнлүүний гих тэр газар нь Японд 1954 онд биеийн үнэлэлтийн эсрэг хууль гарснаар ер нь устдаж алга болсон байдаг гэд тайлбарлаж ирсэн те. Харин гейша нар бол устдаж үгүй болоогүй ч гэсэндээ одоо ингээд нэг цөөхөн хідэн гейша хаус байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ хоёр маань орчин үеийн шөнийн ажлуудад те шөнийн цэнгэний газруудад Японы хэрхэн соёлын хэмжээнд одоо шингэж үлдсэн бэ гэдэг талаар нь ярьж өгье гэж бодож байна. Тэгэхээр ингэж ярих гэхээр за гейша нар ч одоо хүртэл байгаа штэ. Гейша нар чинь устдаж үгүй болоогүй байхад чинь юу яриад байгаа юм бэ гэж бодож иж магадгүй. Гэхдээ нөгөө гейша байхын үед байгаа ч гэсэндээ гейша нарын тэр соёл байгаа штэ. Тэндээс нь өнөөдрийн энэ шөнийн цэнгэний газрууд нь ямар соёлыг нь авч үлдээд өөрсдөө шингээгээд өргөжлүүлээд байгаа юм бэ гэдэг тэр талаар нь ярих гэж байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр бичлэг маань хоёр хэсэгтэй байгаа. Эхний хэсэгт нь бол би одоо өөрийнхөө уншиж мэдсэн, олж мэдсэн мэдээллүүдээ та хэдтэй хуваалцах бол хоёрдугаар хэсэгт нь болохоор төгсөөтэй хамтдаа энэ газруудын талаар ярилцъя гэж бодож байна. Яагаад гэх юм бол эрэгтэй хүн учраас энэ одоо талын мэдээлэл арай жоохон илүүтэй. Тэгээд миний мэдхгүй зүйлсүүд төгсөө мэдчихэж магадгүй гэж бодож байгаа учраас энэ талаар арай жоохон дэлгэрэнгүй ярьслан маягаар хийгээд явъя гэж бодож байна. Тэгэхээр сонирхсан хүмүүс наах юм бол хоёр дахь хэсгийг нь бас үзээрэй. За эхний хэсгийнхаа мэдээллийг эхлэе гэж бодож байна. 1954 онд биеийн үнэлэлтийн эсрэг хууль гарсан. Ингээд ойраанууд болон Югаку одоо эмсийн үрэлэн улаан дэнлүүний газар бол устдаад үгүй болчихсон. За тэгвэл энэ хэрэгцээ гэдэг юм чинь нийгмийнхэн донд ингээд үлдчихэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хэрэгцээг нь одоо хэн яаж хангах юм бэ гэдэг асуудал үүсч ирж байгаа юм. 1954 он гэдэг чинь ерөнхийдөө барууны соёл бол нэлээд Японд ороод ирсэн байсан үе гэж хэлж болохоор байна. Тэгээд энд чинь бие физиологийн хэрэгцээг авахаас гадна ойраануудтай уулзаж суудаг одоо бизнесийн хүрээллийнхэн те томчууд энэ чинь очиж одоо бизнесийнхаа яриа хөөрөг ингээ явуулдаг. Тиймэрхүү соёлууд энд ингээ байдаг байсан чинь ойраанууд нь ингээ алга болчингууд чинь нөгөөдөл чинь за одоо яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм уулзалтуудын талбар дутагдаж эхэлсэн учраас Японд тун удалгүй анхны Кябукура гэдэг газрууд одоо нээгдэж эхэлсэн. Үгийн тайлбарлаж өгөх юм бол Кябаре буюу кабрет дээрэс нь курабу буюу клаб гэсэн үгсийн хослол байгаа юм. Мөн гадаадаас орж ирсэн нэршил ахна шүү дээ. Японы одоо шөнийн цэнгэний газар гэж хэлж болно. Тэгвэл энд бол нөгөө бие физиологийн үйлчилгээ үзүүлдэггүй гэдгийг бас сайн санаж авах хэрэгтэй. Энд ажилтдаг эмэгтэйчүүдийг нь болохоор кябежо гэж нэрлэдэг байсан. Тэгээд үйлчлүүлэгчидтэйгээ ууж суугаад ярилцаад анхаарал халамж тавьдаг. Тэгээд асуудал зовлонгийн за сонсхон цаашийн гэхдээ ер нь бол ингээ хань болж хөгжөөж дэмжиж өгдөг тийм эмэгтэйчүүд байсан байгаа юм. Энэ үгнийх нь ер нь тайлбарыг ингээ харах юм бол кябаре гэдэг чинь өөрөө нэг талаараа театрчилсан үзүүлбэр үзүүлдэг газар байгаад байгаа штэ. Тэгэхээр нөгөө талаараа юм театрчилсан клуб гэх юм уу те тийм газар болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энд байгаа эмэгтэйчүүдийг нэг талаараа баг жүжигчин шиг те. Гэхдээ жүжигчин гэж хэлж одоо жүжигчдийн нэр хүндэд бол хамаагүй халдаж болохгүй. Гэхдээ нэг талаараа тэднэр бол зүгээр л жүжиглдэг тийм эмэгтэйчүүд одоо хүний урдаас хараад инээгээл хамтдаа хахад гоё байгаа юм шиг те. Тэр эрэгтэйтэй ингээ ярилцахад үнэхээр тухтай байгаа юм шиг яаж нөгөө хүнээ гоё байлгах вэ гэдэг бүх тэр одоо ур чадваруудаа гаргаж чаддаг тийм талбар гэсэн үг. Тэгэхээр энэ нь нэг талаараа өмнө нь нөгөө ойраануудын хийдэг байсан зүйлс байгаа аахгүй юу. За тэгээд 1954 онд Югаку алга болчиход байгаа бол энэ анхны Кябукура 1970-ад оны үед эхлэлтэй. Тэгэхээр энэ завсар нэг 20 хэдэн жил орчим явж байгаа эцтэй тий. Анхны Кябукура нь болохоор Токиогийн Гинза дүрэгт байгуулагдчихсэн юм байна л да. Тэгээд ажлынхаа онцлогийн тайлбарлах юм бол маш энгийнээр та хэдэд тайлбарлаж өгөх юм бол ширээний хүүхэн гэж хэлж ойлгуулж болохоор юм уу да тий. Бизнес уулзалтууд хийж байгаа хүмүүсийн хажууд нь одоо ууж байгаа юм уумыг нь хундгалж өгөөд бла 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 ширээний хүүхэн гэхээр ерөнхийдөө ойлгож байгаа юмсэ тий. Ийм соёл чинь одоо энд бүр одоо хүртэл үнэхээр бүр маш өргөн дэлгэр байдаг байхгүй юу. Ерөнхийдөө хоёр компани хүмүүс хоорондоо уулзлаа гэх юм бол ийм газарт бол очиж уулздаг. Ер нь эхнэрүүд ч гэсэндээ тэдний компанитай уулзах гэж байгаа тэнд одоо Кябукурад орж уулзна гэсэн энтер гэх юм бол тийм үү за хааны гэдэг ч юм уу те. Ер нь бол энгийнээр хүлээж авдаг ийм соёл байдаг. Хамгийн анх жишээлх юм бол би Японд төрж ирээд төгсөөгийн одоо захиралтай нь ингээд юм яриа сууж исэн чинь ийм газар байдаг. Тэгээд одоо төгсөөг тийм газар
газар руу ингээд аваад орох юм бол зүгээр үсттэй гэж тэгжсэн. Би тэгээд зүгээр би ч гэсэн одоо эрэгтэйчүүдийн байдаг тийм газарт орч үзүүл үзчмээр л байна штэ энэ гэж тэгж ярьжсэн. Тэгэхээр энд бол баг юм энгийн яриа байдаг байгаа юм. Кябукурад орно гэдэг нь. За тэгэхээр ингээд харах юм бол энэ Кябукура гэдэг чинь анх үүсчихсэн үе нь ийм байх юм бол 80-90-ад оны үед болохоор бүр Японы эдийн засгийн оргил үе нь байгаа энэ үед нь бизнесийн харилцаанд бүр маш чухал үүрэгтэй тийм клуб болж өргөжж эхэлсэн. 2000-ад оны үед болохоор арай жоохон шинэ хэв маяг үүсээд янз бүрийн үйлчилгээтэй VIP үйлчилгээнүүд үзүүлдэг салбар жижиг юмнууд одоо үүсч эхэлсэн. Энд нь host club, Girls Bar одоо гих мэт тиймэрхүү газрууд шинээр нэмэгдэж эхэлсэн гэсэн үг. За одоо бол эн чинь бүр ингээд бүх чиглэлээр бүх хүмүүс зориулсан ямар ч үйлчлүүлэгчийг татах зорилготой тий одоо дээд зинданых яасан ийсэн гэд бүр түмэн жуман юмар ингээ хөгжсөн байгаа. За тэр болгоныг нь бол ярина гэхэд хэцүү. Тэгээд тэр болгоныг нь ярих юм бол ингээ сурталчилсан юм шиг юм болчихно. Өнөөдрийн миний ярьж байгаа энэ гол зорилго болохоор ерөнхийдөө Японы энэ соёлын талаар та хэдэд сонирхуулж ярьж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд дээрэс нь өмнө нь ярьсан хоёр бичлэгнийхаа орчин үед ямар байгаа вэ гэдгийг нь илүүтэй чиглэж ярьж байгаа. Тэгэхээр энийг нь үнэхээр тэр сонирхоод байгаа хүмүүс нь байх юм бол өөрсдөө хайгаад үзчих боломжтой. За тэгээд бизнесийнхэн илүүтэй энэ Кябукура гэдэг газарт ингээ очиж уулзалтууд те одоо зангаагүй уулзалт гэх юм уу те тиймэрхүү юмнуудаа хийдэг байсан гэж байгаа. Гэтэл яагаад заавал юм Кябукурад ороод байгаа юм те? Яагаад гэвэл ойроонууд ингээ байхгүй болсон ч гэсэндээ гейша хаусууд байгаа штэ. Гейша хаус ч гэсэндээ адилхан тийм бизнес уулзалтууд болдог те. Очиж суугаад ерөөдөө тоглолтоо үзчихэд хойноос нь одоо гейшануудыг хажуудаа суулгаад цай майгаа адилхан хундаглуулаад те ингээд бас жоохон анхаарал халамж тавиулаад магадгүй гейша ч гэсэндээ жоохон ингээ уугаад сакега хундаглуулад ингээд яга бизнес уулзалтуудаа тэнд хийхгүйгээр ийм Кябукура гэдэг ийм шинэ газар руу очиод байгаа юм бэ гэж та бас бодож иж магадгүй. Яагаад гэх юм бол хид хідэн шалтгаантай байгаа юм. Хамгийн ихнийх нь бол мэдээж үн хүртээмжийн ялгаа. Одоо гейшагийн соёл гэдэг чинь өөрөө бас л нэлийн одоо соёлын өндөр түвшний юм болчиход байгаа байхгүй. Гейша хаус чинь өөрөө бас тийм олон байхгүй учраас үнийн хувьд гейша нартай нэг оройг одоо entertainmentтэй тиймэрхүү байдлаар өнгөрүүлэхэд хамаагүй үнэтэй байсан. Дээрээс нь гейша хауст орохын тулд урдчлан нэлийн хідэн хоногийн өмнө бараг л одоо сарын өмнөөс ахуулаад урдчилж товлж цагаа авах шаардлагатай болно. Дээрээс нь одоо урлагийн тоглолт тэнд үзүүлдэг байсан учраас бизнес уулзалт хийхэд жоохон тохиромжгүй байсан гэж үзэж байгаа. Хоёрдугаар шалтгаан нь болохоор харилцааны хэв маягийн ялгаа байсан. Кябукура гэдэг чинь болохоор эмэгтэйчүүд нь ерөнхийдөө тийм бэлтгэгдсэн эмэгтэйчүүд бол биш шүү дээ. Тэ ширээний эмэгтэйчүүд гэж хэлж байгаа юм. Харилцааны өндөр ур чадвартай байх нь яг тодорхой. Тэ хүмүүсийг хөгжөөж чаддаг, хүмүүсийн уур амьсгалыг нь гоё болгож чаддаг. Тиймэрхүү эмэгтэйчүүд байхын үед байсан. Гэхдээ гейша нар шиг өндөр одоо боловсрцсан эмэгтэйчүүд бол биш байсан. Гейша болохын тулд та хэд яаж болдог вэ гэдгийг өмнөх бичлэгнээс маань сонссон болоо гэж бодож байна. Бид нар чинь уламжлалт урлагаар бол маш сайн боловсрсан, маш олон охтууд дундаас шигшигдэж гарч ирсэн хөгжим бүжгийн өндөр боловсралтай уламжлалт дүрм журмаа одоо сахидаг. Тэдэнтэй харилцахын тулд одоо үйлчлүүлэгчид ч гэсэндээ өөрсдөө бас тодорхой дэг жайгийг ингэж сахиж чаддаг тийм төвшний одоо боловсралтай соёлтой байх хэрэгтэй байгаад байгаа шүү дээ. Кябукурагийнх нь хувьд болохоор эмэгтэйчүүд нь хамаагүй энгийн тэгээд хувц сунрын хувьд ч гэсэндээ илүүтэй чөлөөтэй харилцаан ч гэсэндээ нөгөө бизнесмэнүүд маань өөрсдөө тэгэж хянах шаардлагагүй амарч зугаацаж наргиж чаддаг тийм газар байсан байгаа юм. Тэгээд мэдээж эмэгтэйчүүд нь илүү орчин үеийн одоо яриатай хөгжилтэй хамгийн гол нь хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлж чаддаг тийм эмэгтэйчүүд байсан маань. Тэгэхээр аль нь руу нь явах вэ гэх юм бол за өнөөрэ гарыг хаашаа гарах уу? Гейша хаус руу явъя гэх хүн ер нь бол олдохгүй шүү дээ. Харин бэлнээр нь те гадаа нь манай дээрээ гэж зогсож байгаа Кябукура руу орох нь тодорхой болж байгаа юм. За мөн дээрээс нь бизнес уулзалтанд тохиромжтой байсан гэж байгаа. Яагаад гэх юм бол тэнд чинь гэсэн юм ингээд тоглоод тахт наан ингээд бизнес юм яриад хүмүүс хоорондоо хөгжилтөөлтэй эсвэл танилцаж мэлцаал илүү одоо харилцаагаа гүн гүнзгий болгохын тулд ингээд ах нь ер нь хэцүү шээ те. Тэгээ ялангуяа 1980-ад онд Японд ч эдийн засгийн эд хөөсрөлтийн үе гэж хэлэгддэг үе нь байсан. Тэгэхээр энэ үед олон бизнесмэнүүд гэртээ харихын оронд ажил хэргийн харилцаагаа илүү өргөжүүлээд хүмүүстэй илүү ингээд танилцаад бизнесээ илүү ингээд хөгжүүлэхийн тулд одоо тиймэрхүү газруудаар нэлээд их явдаг. Бүр энэ нь одоо тухайн үеийнхаа соёл нь болсон байсан гэсэн үг бахан.
тийм одоо бүр тогтсон соёл болцсон байсан гэж хэлж болно гэсэн. За дөрөвдүгээрт нь бие даасан эмэгтэйчүүдтэй бас танилцах нэг тийм боломж маягийн юм байсан гэх юм уу да. Яагаад гэвэл ер нь Япон эмэгтэйчүүдийг та хэд мэдэх бах. За 1960 70-аад оны үед гэх юм бол бүр илүүтэй уламжлалт тийм эмэгтэйчүүд байсан бол одоо энэ Кябукурад ажиллаж байгаа эмэгтэйчүүд бол нэлээд орчин үеийн тий илүү юм өөрийгөө сул тавьсан, үг хэлний хувьд ч гэсэндээ нэлээд задгаа. Тийм ер нь бол тухайн үеийнхаа одоо эрчүүдийн одоо хүсэмжит магадгүй тиймэрхүү эмэгтэйчүүд нь зугаацсан гэлний хувьд те хүсэмжит тийм эмэгтэйчүүд нь байсан байхыг үүсэхийн аргагүй. Тийм учраас тийм эмэгтэйчүүдтэй ингээд танилцаж өөрийгөө жоохон ч гэсэн бас нээх тиймэрхүү янз янзын шинэ экспириенс болдог байсан байж магадгүй. Иннээс одоо салбарлаад гэх юм уу те хөгжсөн бас нэг одоо юм шөнийн зингээний газар гэх юм уу да те энэ бол Японд та хэдийн сайн сонсч ирсэн болов гэж бодож чинь Girls Bar гэж газар байгаа. Энэ Girls Bar нь болохоор Кябукура гэдэг газраасаа юугаараа ялгаатай вэ гэх юм бол Кябукурад бол эмэгтэйчүүд хажууд нь ширээний хүүхэн хийж байгаа шүү дээ. Харин Girls Bar-нд болохоор эмэгтэйчүүд нь техникний хүүхэн хийдэг гэх юм уу да тий. Техникийн ард суугаад үйлчлүүлэгчтэйгээ ярилцсангаа уух зүйлийг нь одоо бэлтгэж өгдөг. Хэрвээ хүсэх юм бол үйлчлүүлэгч нь одоо Girls Bar-ны охтуудад юм худалдаж авч өгч болно. Тэрийг нь бас ууж болно, уухгүй ч гэж болно. Кябукурад болохоор илүүтэй уух шаардлагатай болдог те. Нөгөө хүнээ амар өндөрт тавьж хүндэлж байгаа учраас заавал уух шаардлагатай болдог. Girls Bar-ны охтууд бол ерөнхийдөө хань болдог, юм ярьдаг. За тэгээд үнийн хувьд бол Кябукураг бодох юм бол хамаагүй хямд, шууд бас яваад орчих боломжтой. Харин Кябукурагийн хувьд болохоор заримд нь бас гишүүнчлэл шаардлагатай байдаг, зарим нь бас цаг авах шаардлагатай болдог гэдгээр. Гэхдээ мэдээ шууд орчдог газар ч гэсэндээ байгаа. Girls Bar-ны охтуудын хувьд болохоор хувцлалт нь зарим нь бол ингээд янз янзын дүр тавирсан тийм хувцастай байдаг бол зарим нь бол зүгээр л одоо өөрийнхоороо энгийн хувцалсан байдаг. Кябукурагийнх нь хувьд болохоор эмэгтэйчүүд ихэвчлэн одоо маш гоё даашин зүмсүүд нэлээд тийм эмэгтэйлэг чанараа илүү гаргаж ирж тийм гоё эмэгтэй болдог гэсэн. За тэгвэл одоо харин Кябукура гэдэг газар нь байгаад ахт чи яагаад Girls Bar гэдэг газар нь нэгдэт байгаа юм бэ гэх юм бол Girls Bar нь Кябукурага бодох юм бол илүү хямд байсан. Geisha House-ыг бодох юм бол Кябукура нь илүү хямдхан. Кябукураг бодох юм бол Girls Bar нь илүү хямдхан байсан байх нь шүү. Тэгэхээр чи ерөнхийдөө ордог хүмүүсийнх нь одоо халаастай холбоотой, орлоготой холбоотой гэсэн үг байх нэ. Дээрээс нь яг хууль эрхцэн хувьд ярих юм бол Кябукура нь тусгай зөвшөөрөл авч ажилуулдаг газар байх юм бол Girls Bar нь болохоор зүгээр хажууд нь ингээд зогсоод юм ярьдаг учраас тиймэрхүү тусгай одоо зөвшөөрөл авах шаардлагагүй байд юм байна л да. Тэгээд энэ Girls Bar-ууд нь хэд одоо тусгай төрлөөцтэй болоод жишээ нь хөгжсөн байх жишээ те Cosplay Girls Bar, Demmed Girls Bar, Hybrid Girls Bar гэдэг байгаа юм. Cosplay дээр нь бол мэдээж ойлгомжтой анимийн дөрүүдийнх нь хувццыг өмссөн ч юм уу эсвэл одоо Maid гэдэг дэвштэй те одоо Францын билүү юм гэрийн үрслэгчийн хувццыг нь өмссөн байж ах жишээтэй. Demmed Girls Bar гэдэг нь болохоор тодорхой сэдвтэй жишээлх юм бол имлэг тэ сувлэгч болцгоцсон ч явж явах шиг сургууль болоо сургуулийн сурагчийн дөрөв туцсан өмссөн октод зогсож явах шиг тэ ингээд нэг янз янз юмнууд байна. Hybrid гэдэг нь болохоор Кябукура болон Girls Bar-ны тийм холимог янз янз юм байна. Энтхийн шөнийн цэнгэний газруудын очрыг би бол үнэхээр олохгүй юм билээ. Бүр юу ч байгаад байгаа юм. Энэ дээр нэмээд одоо нөгөө Юкаку гэж хэлээд байгаа ч тийм улаан дэнлүүний газар гэж хэлээд байгаа. Энэ газрынх нь тэгвэл одоо ажлыг те ямар газрууд ингээ орлож байж байгаа юм. Мэдээж хууль бус болгоод өгсөн учраас ингээд ил байхаа болчихж байгаа. Тэр чинь ингээл 70 хэлбэртэл шилжиж штэ. Ер нь хаанч байсан гэсэн хууль бус юмны хуулийн зорхоог нь яаж нэг олоод тиймэрхүү газрууд бол ажиллах нь тодорхой. Тэгвэл Японд одоо тэр газрууд яаж ажилдаг вэ? Тийм газрууд ямар газрууд байна вэ гэх юм бол 54 онд дуусангуудаа 60-аад оноос нь ахуулаад нууцаар тиймэрхүү газрууд нэгдээд эхэлсэн байхгүй. Тэрний нэгэн жишээлх юм бол Sopland гэж байна. Энэ Sopland нь болохоор хүмүүсийг одоо усанд оруулж өгдөг газар. Солиотентэй эрчүүдийг ер нь усанд оруулж өгж байгаа нэрээр ерөнхийдөө тиймэрхүү үйлчлэгээ явуулдаг газрууд байна. Дээрээс нь усанд оруулж өгдөг газар нь нэгдсийн дараанаас 70-80-аад оноос ахуулаад одоо эрүүл мэндийн массажны үйлчлэгээнүүд нэгдэж эхэлсэн. Ерөнхийдөө массаж хийн тэ манай гулгаан массаж, тосон массаж гэдэг шиг ерөнхийдөө тийм тосон барай хийж өгөх нэрээр мэдээж одоо бие физиологийн тийм үйлчлэгээ үзүүлдэг газрууд
нээгдсэн. Энэний дараачаас ахуулаад арома массаж, relax массаж энтэр гэдэг тиймэрхүү газрууд ингээд нэгдэж эхэлсэн. Тэгээд иймэрхүү газрууд бол бүгдээрээ мэдээж одоо биеийн үнэлгээг хориглодог ч гэсэндээ хуулийн цорхоог яаж ашигладаг вэ гэх юм бол эхлээд одоо зүгээр үндсэн үйлчлэгээ үзүүлнэ. Тэгээд үндсэн үйлчлэгээ үзүүлж явах хоорондоо хүмүүсээ одоо өднө гэсэн үгтэй. Тэгээд өөрийнхөө тэр үйлчлэгийг санал болгоод нөгөө хүн нь ч гэсэндээ өөрөө мэдээж дуртай тийшээ явж орсон байх юм бол тэрийг зөвшөөрөөд энэний дараагаас одоо тэр үйлчлэгийг авах юм бол хосууд хоорондоо тохиролцсон учраас тэр нь одоо биеийн үнэлэлт биш болж байгаа юм шигэр те. Тиймэрхүү байдлаар тэр үйлчлэгээ үзүүлэлт явд юм шиг байна. Хэрвээ эн чинь баригдах юм бол өөрөө Японы хууль ёсны дагуу үйлчлэгээ авсан болон үйлчлэгээ үзүүлсэн хоёр хүмүүс нь аль нь өндөр торгуульд орох, аль эсвэл одоо хоригдох хүртэл ял авна. За тэгээд ийм массажны газруудын дараагаас буюу 2010 оноос хойшоогоо одоо хүртэл мэдээж эн чи одоо ямар ирүүн билээ дээ, сошиал ирүүн шүү дээ. Тэгэхээр сошиалаар дамжуулаад иймэрхүү биеийн үнэлэлт нь бол газар авцсан байгаа. Миний одоо line гэдэг нь болохоор манаач гэжтэй одоо энэ Японд хүмүүсийн ашигладаг бараг мессенжер нь багхгүй юу, яг голчлон ашигладаг мессенжер нь Line Miner жишээ нь мессежний хүсэлтүүд амар их ирсэн байдаг. Тэрэн рүү ингээ ороод харангуут нь тиймэрхүү те биеийн үнэлэгчдийн те наашаа ороод ирээрээ бла бла гэсэн тиймэрхүү юмнууд байгаа. OnlyFans гэд нэг одоо тэр Америкт байдаг тиймэрхүү юмнууд бас энэгээр байдаг бахoo хэмэдэггүй одоо янз янзын тиймэрхүү юмнууд мэдээж Япон амчин хөгжсөн л байж дараа. За Girls Bar-наас гадна бас нэг газар байгаа нь Host Club, Hostess Club гэж хоёр юм байгаа. Host Club нь эмэгтэй үйлчлүүлэгчдэд зориулсан, Hostess Club нь болохоор эрэгтэй үйлчлүүлэгчдэд зориулсан. За ер нь бол нэлээд тийм одоо сэтгнүр тийм л газар гэсэн үг. Одоо эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд одоо өөрийнхөө эсрэг хүүсний хүнээсээ нэг тийм мэдрэмж авах гэж гэх юм уу да тий. Тэгж очдог. Тэгээд энэ хоёр газартай холбоотой янз янзын гэмтэргүүд нэлээд гардаг. Яагаад гэх юм бол одоо нөгөө хост хийж байгаа болон хостес хийж байгаа эмэгтэй эрэгтэй хүмүүстэй дурлаад тэгээд тэд нартээс хамаагүй юмаа бариад нөгөөдөлтэйгээ очиж уулзах тоолондоо өндөр төлнө гэсэн үг байхгүй. Яаж ажилдаг вэ гэх юм бол шүү дээ тий. Үйлчлүүлэгчт нь тэнд одоо суунгаа үнэтэй арх коктейл гэх тэндээс нь их юм худалдаж авах тусмаа тэднийх илүү их ашиг олохын зэрэгцээ нөгөө хостесууд нь өөрсдийнх нь ашиг нь бас их болж идэг байхгүй. Одоо олох орлого нь өндөр болж идэг гэсэн. Тэгээ юм шилдэг хостууд нь болохоор бүр сарын хэдэн сая yen орлого олдог гэж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ хост хийж байгаа, хостес хийж байгаа хүмүүс нь тэр үйлчлүүлэгчээ дахин авчрах тусмаа бүр их мөнгө олдог учраас өөртөө одоо дурлуулахын тулд нэг талаараа тий маш сайхан ханддаг, маш гоё үнэртэй, маш гоё хувцс өмсдөг, маш гоё үсээ засуулдаг ингээл одоо байж болох өөрийн эрэгтэй хүний, эмэгтэй хүний хамгийн гоё тэр бүх юмыг өөртөө ингээл цогцлуулдаг гэх юм уу да тийм юмнууд байна. Цаан чин. Тэгээ Японд л одоо бараг 1000 гаруй тийм хост клубуд байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ эмэгтэйчүүд яагаад тийм жишээ нь хост клубуудад очиод тийм их юм бол тийм романтик гоё мэдрэмж авахын тулд тий хостууд дээр очиод эрхэлж мэрхлээд янз янз болт юм шиг хамаа. За тэгээд мөн зүгээр зугаацахын тулд инээ тэмтэй наргантай хөвгчлөлтэй гэж боддог бас эмэгтэйчүүд байна. Тэгээд тэрий чинь тэгээд дурлаж мурлаад авахгүй ч гэсэндээ дээрэс нь одоо анхаарал халамж аваад дэмжлэг аваад ирэхээрээ сэтгэл ханамж авах гэж очдог тийм эмэгтэйчүүд гэж бас байна. За тэгээд өнгөрсөн бүр тэнд нь дурлаад тэгээд байн очихгүй л бол одоо дурлцсан үнтэйг очиж уулзахгүй болохгүй шүү дээ. Тэгэж очдог хүмүүс бас байдаг бах нэ. Тэгээд мэдээж энэ хост клубын сөрөг талууд ч гэсэндээ мэдээж байгаад иймэрхүү газрууд шүү дээ. Дээр дурдсан бүх газрууд ер нь жоохон тийм якуза энтерта тий том гимт хэргийн бүлэглүүд ингээ ард нь байдаг учраас иймэрхүү газар руу ер нь зөвлөх гэж байгаа. Одоо тэнд очиод ажиллачий гэж бодож байгаа хүн ч байсан, очиод үйлчлүүлчихье гэж бодож байгаа хүн ч байсан ер нь л аюултай шүү. Ер нь үйлчлэгийг авсны дараа танаас ямар ч мөнгө нэхээд яаж ч магадгүй. Эсвэл одоо яаж барьцаалж ч магадгүй. Тийм учраас ер нь бол ийм газар руу хэцүү. Тэ одоо үнэхээр энд ингээд олон жил амьдарчихсан. Тэгээ энэ хүний амьдралын соёлыг нь мэддэг. Ер нь тэр нэг цаа тэр нюансыг нь ойлгоцсон хүмүүс бол мэдээж тэ одоо тэр бол таны өөрийн чинь дур болно шүү дээ. Дөнгөж хурж ирж байгаа хүмүүс бол энэ газар руу одоо таньдаг хүмүүнтэйгээ тэ мэддэг тэр соёлыг нь ойлгодог. Тэр хүмүүстэй л зүглэж одоо үзэж тэр үнэхээр сонирхох гээд бүр байж чадаад байгаа бол очиж үзэж болж байна. Тэрнээс ганцаараа бол үнэхээр аюултай шүү гэдгийг хэлэх нь зөв болоо гэж бодож байна. Эдгээрээс ингээд ерөнхийдөө харах юм бол одоо ойран буюу югаку ойраны тэр соёлоос юу алга болсон байх юм бол нөгөө урлагийн өндөр авьяас те цаагаараа ингээд нэг жоохон
онцгүй бэкграундтай ч гэсэндээ одоо Японыхоо уламжлалт урлагийг ингээд аваад өвлүүлээ яваад байсан гэдэг нэг тийм сайн талтай байсан бол тэр урлагийн өндөр авиас тиймэрхүү юмнууд нь бол мэдээж алга болсон. Хоёрдугаарт нь нөгөө бас Японы одоо уламжлалт үндэсний хувцас центрээ бас гайхуулж гоё ингэж явдаг байсан. Тэр нь бол мэдээж бас алга болсон. Одоо бол барууны хувцастай л хүмүүс одоо сууж байгаа шүү дээ. Энэ сэдвийг дагсан өөр нэг өөрийнхөө бодож явдаг зарим юмыг ярих юм бол өнгөрсөнд бол те Югаку гэдэг газар те улаан дэлгүүний газарт чинь ихэвчлэн амжиргааны төвшин доогуур гэр бүлийн айлын охтууд тэнд зарцуулж юм уу худалдаалагдаж очдог байсан бол орчин үед бол Кабакура гэдэг газарт чинь эмэгтэйчүүд охтууд бол өөрийнхөө одоо дурандаа очиж ажиллаж байгаа гэдгээрээ бас онцлогтой болсон. Дээрээс нь өмнө нь одоо улаан дэлгүүний газарт мэдээж ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүнд бол тэ мэдээж нэг тийм сайн байгаагүй нь ойлгомжтой. Харин одоо бол тэ энэ чинь бараг мэрэгжил job тэ байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж тэнд чинь одоо ямар тийм муухай юм хийгээд байгаа биш. Зүгээр ингээл хүмүүстэй харилцаж байгаа харилцааны ажил мэргэжил энтер гэдэг ч юм уу те. Дээрээс нь одоо Японы гудамжинд гараад хүмүүсээс те хост хийх юм бол ер нь муухай ажил уу? Найз чинь тэнд ажилдаг гэвэл ямар их юм бэлөө зүгээр штэ. Гоё штэ. Баг хөвгчлөлтөө штэ. Өө би ч гэсэн ер нь хийж үзье гэж бодож байгаа гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар хандах болсон. Яагаад гэх юм бол нэгдүгээрт тэнд чинь маш амар хялбар аргаар мөнгө олж байгаа юм. Жишээлх юм бол би өдөртөө цагийн ажил хийх юм бол нэг өдрийн дотор 10,000 yen буюу Монгол мөнгөөр нэг 230-40 мянган төгрөг олох юм бол энэ Кабакурод ч юм уу те хост клубүүдэд нэг цагийн дотор 2,000 yen буюу миний бүтэн өдөр ажиллаад олж байгаа мөнгийг нэг цагийн дотор олно гэсэн үг байхгүй 400-500 мянган төгрөгийг олно гэсэн үг шүү дээ. Тэгэнгუутаа тэ нэг шүнжэнгөө ажил чинь ингээл бодчих л та. Тэгэхэр чин тэд нар чинь юунд шунж байгаа вэ гэдг нь ойлгомжтой амар хялбар аргаар маш их мөнгө олж чадчихна гэсэн. Ийм муу имижтэй биш учраас хүмүүс тэнд ажиллахыг зүгээр гэж боддог болсон. Тэгээд одоо орчин үед чинь сошиал медиа хөгжсөн байгаа учраас инфлюенсерүүд ч гэсэндээ энэ ажлуудыг нэлээд гайхуулж сурталчилдаг болцсон те. Оо энтхийн хост эмэгтэйтэй очиж уулзлаа. Оо ийм их мөнгө олдог гэж байна. Оо ингэж амьдрал нь ийм гоё байдаг гэж ингэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар ингэж сурталчилснаас болоод жоохон охтууд ч гэсэндээ ерөнхийдөө тийшээ очиж ажиллаад их мөнгө амархан мөнгө олоод ядаж сургалтын төлбөр олчих гэж байгаа тэрэн дундаа живээд үлддэг. Тиймэрхүү асуудлууд бас байгаа. Сошиал медиан жишээ нь илүүтэй гайгүй олон дагагч магагчтай болоод ирэх юм бол мань хүний чинь олох мөнгө нь бүр их нэмэгдээд ирнэ гэсэн үг байхгүй юу? За ийм байна да. За тэгээд хэдүүлээ. Бичлэгнийхээ 2 дахь хэсэг рүү төгсөөг ажилласан ирэхээр хамтдаа орцгаая. Сайн байцгаана. Сайн байцгаана гэж эхлээ явцсан байгаа шүү дээ. Одоо энэ чинь бичлэгийн 2 дахь хэсэг байна. За бичлэгийн 2 дахь хэсэг эхэллээ. Төгсөө ирлээ. Эксперт ирлээ. Судалгаа амжилттай. Өдийг хүртэл энэ бичлэгэнд л зориулж судалгаа хийсэн шүү дээ. Судлаад яваалаа. Ойлгох юм. Ингэж судалсан юм уу? Ингэж юу судалсан? Гэтээ ярил. За тэгэхээр би бол эхлээд одоо эхний бичлэгэн дээрээ яг юуны тухай ярьсан байгаа вэ гэдгийг төгсөөж ерөнхийд нь ингээ жоохон танилцуулсан байгаа. Тэгээд одоо би төгсөөгөөс асуултууд асуугаад явъя гэж бодож байна. За хамгийн ихний асуух юм бол Girls Bar-нд ороод чамд ямар сэтгэл төрсөн бэ? Ер нь ямар орчин хөгтөж авсан бэ? Найзтайгаа авчихсан чинь цагийн 2030 жилөө гээд. Тэгэхээр ороод үзэхүү гээд. Тэгээ ороод үзсэн. Тэгсэн чинь тэгтэй. Тэгээ надаа ингээд зөөлөн санал ноттой техник наана. Тэгээ баар маягийн л. Баарныхаа цаана эмэгтэйчүүд төгсөөл уух юм хийж өгдөг. Хийж өгөө тэгээ ярилцдаг. Тэгээ өөрөөсөө уух юм хийхгүй авч өгөх юм бол цуг ууж болно. Тэгээ гол нь юу ярьдیں۔ Юу ярих юм? Та нар өөрсдийнхээ амьдралыг ярих юм уу? Тийм тэгэл юу ч ярьж болно. Тэгээ бас энэ караоке тийм тоглоом дарт дээр байсан. Тийм юм зам бас хийж болтго юм шиг лээ. Юм зам асуугаал юу хийдэг мэдээж тэгэл гадаад тэм чин тэрэн дээр нь дөрөөлөл нэлээ юм ярих гал. Аль бол тэдний хувьд бол тэгэл айлуулах цагаа явуулаад юм ахуулах зорилготой юм шиг лээ. Тэгээд одоо зовлон болгоо ярьж болох юм уу? Тэгээ болох л байл гэдэг. Битээр ихтэй амар бие бариад байсан. Бие барих жоохон нэг амар. Битээрт яг үнийг хэлэхэд тэгээд сонирхолтой санагдаагүй тэгээд сонгож муугааг шүү дээ. Тэгэл гараал явцсан шүү дээ. Цаг дуусаал. Ийм л юм байт юм байна гээл тэгэл гараал явсан.
Тэгээ би бас бодож байсан л дээ ямар хүн хүмүүс орд юм бол гэдэг нилээ хажуудлын хүмүүс харсан. Амар залуу нилээ хойр дөнгөс гарч байгаа маягийн л залуучууд байсан. Зарим нэг нь дуулаад, зарим нэг нь таарс марс тоглол, зарим зүгээр суугаал тэгэл. Тэгээ эмэгтэй хүмүүстэй бас төдийлөнсөө харилцаж чаддаггүй ч юм уу эсвэл харилцах боломж олцдоггүй тийм хүмүүс яг тийм эмэгтэйчүүдтэй ярьж жоохон нүүр хагарч барьж харин би тэгж байж магадгүй тий. Тэгж бодсон чи яг тэнд байгаа хүмүүс л ерөөсөө тийм байр юм биш. Ерөөсөө зүгээр л амар тийм цэнгэ байрын цэнгэ наргант тийм дасцсан баяг л өгтөд харагдана нэт. Гэхдээ яг тухайн үед л тийм хүмүүс байсан байж магадгүй л тий. Бид нэг удаан байгаа юм чи. Бас өвөнөр нилээ ордог гэсэн ч тий. Girls Bar-нд ч. Тийм үү. Өвөнөр орж ингээ охтуудтай жоохон юм ярьж. Өвөнөр бол хаасаг л явцгаа. За, Girls Bar тийм байт юм шиг. Гэхдээ нөгөө Girls Bar-ууд ч бас янз одоо DMM-тэй ч юм уу эсвэл хувцастай болоод хөвөрцөн тийм хүмүүс байгаад байгаа шүү дээ. Байдин гэсэн. Тийм түүгээр нэг Шинжику Шибэ өдрөөр явахаар харагддаг те. Албаар ингээд ханан юм шилэн тэнгуүтэй нэг юм зөвхөн хөл нь харагддаг те. Тэгээ замын уулзар дээр харагдахаар ингээд нүдэнд харагдахаар тийм. Тэгээ цаана нөгөө охтууд нь зогсмогсоо. Тэгээ хүмүүс ингээд шууд уулзар дээрээс харж байгаа байхгүй те. Эхнийх нь хэсгийг ингээд шилэнгээр нүлдэг дээдлийн хонс ингээд блүүртэй болгоод те зүгээр нэг юм гоё өсгийтэй гуталтай янз бүгд хомог бүхтэй охтууд ингээд яваад тийм лээ тэр дотор. Тэгээ бас нэг TikTok төр жилээ шорт харж байсан нэг аниме нөгөө хувцсамсч цонхороо ингээд хөлөө гаргачаад ингэсэн зогсоо яваад нэг тийм тэгж дуудаж модд юм л. Янз бүрийн. За бит хоёрын дараагийн зорилго Кябакор. Жохон шат ахиал яваад байгаа тийм. Тэгтээ угаасаа Кябакороос ч үнэтэй гэдэг. Хоёрын хувьд жохон үнэтэй санагдаад яаж одоо цагийн 15,000 цагийг төлтөө юм чинь тиймэрхүү юм бодоод тэгээд явж исэн нэг удаа цагийн 6,000 лөө. Ари эртээс юм аа. Тэгээд 6,000-аар орё гэд. Тэгэхээр за ороод. Тэгээд орж утсан. Тэгээ орж утсан чинь тэг нилээн тийм бүүдгээр зүгээр буудан хүний тоогоор нь битээ гарч ирээл халуун уши барын энэ төр өгс мөгөл. Юу ах юм уу. Амар тийм юу сатай. Ингээ амар тийм тухтай гэх юм уу? Халамжилдаг уу? Тэр чинь л одоо тэр жинхэнэ өмнөх үеийнхнаас авсан юм байгаа байхгүй тий. Өөрчлөлөгчөө халамжилдаг, та ялгадаг ингээ өргөмжилдэг. Тэнд нь бол тэгэл нөгөөтгөөсөө шууд илүү санагдсан юм. Ярих чадвар, хүн сонсох чадвар нь амар өөр санагдсан. Мэдээж бас нөгөө хувцаслалт эдгээр нь хамаагүй тийм ганган дрэстэй нүрний бодол бүх юм дээрээ тийм илүү өндөр түвшин санагдсан. Очтын харахаар залуучууд хийсээ илүү тэр чинь мэдээж нөгөө якуза нартай холбоотой шүү дээ. Нөгөө мөнгө төлж за үйл ажиллагаа явуулж байгаа бол якузарт мөнгө төлнө эсвэл өөрсдөө ажиллаж байгаа. Тэгээ тиймэрхүү холбоотой хүмүүс бас харагдаж байгаа шиг байсан. Тэнгүүтээ зөв бизнесмэнүүд бид хоёр шиг нэг фотолог явтай нэг хоёр ороод үзэх зорилготой багийг бол харагдаагүй. Тэнгүүтээ 0-оос гараад ирэнгүүт 0-ийн тэр хэсэгтээ ингээд нөгөө ахаад ошибар энэ төр барай зогссон. Тэгээ зогсчих юм бэл. Босоо зогсонгол хүлээг зогсчих. Ингээ нэг эсрэг ингээ юм хийж өгдөг. Тэгээ Япон эрэгтэйчүүд чинь бас гэртээ жоохон базуулдаг шүү дээ. Тэгээ бас яагаад нөгөө иймэрхүү газар дээр үйлчлүүлдэг нөгөө Япон нийгэм чинь тэрхий тийм хатуу гэх юм уу те. Дөрөн зөрөнд баригдсан санагддаг. Тэгэж магадгүй зарим нь тэрнээсээ болоод стресстэгж байгаа. Ажил дээрээ ч гэсэн одоо бага сургуулаас нь эхлээл клубүүд ч гэсэн те. Саксны ч байна уу, хөлбөмбөгийн ч байна уу. Дээд англи бол сенпай те. Хүндэтгэж ярина. Дандаа хүндэтгэлийн хэллэгээр дуудана ч гэдэг юм те. Маш тийм hierarchy нарийн учраас бас одоо дөрөн журам ихтэй учраас тэрэндээ баригдаад стресстэй. Тэр стрессээ жоохон тайлах гэж яг өөрөөхөөрөө байх гэж те. Гэртээ очиод бас их нэртэй базуулцдаг ч. Бонч бас нөгөө бүх цалингаа ихнэр нь одоо хариуцдаг тийм айлууд зөндөө идэм лээ шүү дээ. Тэнгүүтээ гарын мөнгө гэж авдаг те. Бизнесийнхаа зочныг Кябакород оруулах юм бол ресет авахаараа ажилласаа нөгөө мөнгө нь цалинд нь мэдчихэрдэг. Тэгээ хоолны газартай адилхан тэгж харьцдаг юм билэ. Тэгээд одоо саяны хоёр газар ч юм бол хоёулаа нөгөө 2 дугаар сувгийн үйлчлэгийг бол үзүүлдэггүй гэдгийг бол маш сайн анхаарах хэрэгтэй байгаа. Тэгээ өөр улсуудад бас ямар хэлбэрээр ч юм байж л байгаа хэл та. Гэхдээ энэ бол яг Японд байдаг. 60 гаруй жил ингээд өөр хөгжсөн ийм соёл нь байгаа байхгүй. Тэгэхээр яг Японд амьдарч үзэж байгаа хүмүүсийн хувьд бол нэг иймэрхүү юмыг үзсэн байхад бол яг нэг Японд амьдарч исэн юм да гэдэг утгаараа тийм учраас одоо би бас хост клуб орсон. Дараагийн бичлэрээ их юм уу? Лаа. Тэгээд зарлаад хамаг мөнгө.
орж үзнэ гэсэн бодолтой байгаа. Хамгийн үнэтэй хост хийдэг залуугийн юуг нь харсан уу? Цав цагаан өстэй нэг залуу байгаа шүү дээ. Мэс заслын хэлгээд тийм болсон гэд. Манай Монгол эмэгтэйчүүд харах юм бол одоо энэ дээр очиж тийм их мөнгө төлөх юм уу юу вэ? Тухайрл тийм л юм байгаа байхгүй юу? Тэгээ эмэгтэйчүүдийн фан тийм шүтэн бишрэхтэй хэтэрхий донтцдаг маягийн байгаад байдаг шүү дээ. Одоо K-pop дээр харагдаад байдаг. Тэрэн дээр нээр ажилт юм шиг байгаа. Тэгээ одоо тэр донтцсон шүтэн биширсэн эмэгтэйчүүд чинь өөрсдөө оронгүй одоо нет кафед амьдрангаа цагийн ажил хийж олсон мөнгөө хосттой хажид өгчдөг. Тиймэрхүү мэдээнүүд сүүлийн хэдэн жил амар явагдаад байгаа. Сүүлийн үед амар их хост клуб ихсээд байгаа юм шиг үлээ. Иймэрхүү газруудад гардаг ер нь гимт хэрэг гэж бас маш их байгаа шүү дээ. Тийм, ороод холигддаг. Тэр бол Буддакури гэдэг. YouTube дээр ч гэсэн одоо нөгөө Шибуягийн цагдаагийн хэлний талаар нэг бичлэг гараад байдаг ш. Тэнд бол дандаа Буддакури хөртчлөө гэдэг хүмүүс очиод яасан бэ гэхээр оронгуудаа ууж байгаа юмд нь мансууруулахгүй хийсэн ч тэнгуүтэй кредит карт нь амар хөншүүлсэн ч юм уу тий. Тэгвэл зүгээр л хэдэн юм уулгаад гарахт нь 1 сая yen болчихсон ч гэдэг 500 мянга цолцсон гэдэг амар их мөнгө асуудаг. Төлж чадахгүй юу яагаад ийм мөнгөд чинь зүгээр араад якоза нар гарч ирэл сөрдүүлдэг тиймэрхүү аюултай байгаа учраас жоохон байжгаад сонирхож үзээрэй тий. Тэр тиймэрхүү газрууд бол ихэнхдээ нөгөө жуулчид ихтэй төв хэсгүүд төр байдаг гэж сонссон. Тэгээд нөгөө талаар эмэгтэйчүүдийг одоо тиймэрхүү ажил оруулдаг. Ялангуяа залуу эмэгтэйчүүдийг гэрээсээ гараад зогтцсон явж байгаа ч юм уу жоохон тиймэрхүү нөхцөл байдалд байгаа эмэгтэйчүүдийг жоохон сул талын ашиглаад одоо жоохон тусалж их дэмжиж өгч байгаа. Жоохон үнэтэй бэлэг сэлтэй өгөөд тэнгүүтээ би тийм үнэтэй юм өгсөн юм шиг тэрийг одоо буцаас төлгээд авчиад би нөлөөлдөг тийм бас хэрэг гарч илсэн юм байлээ. Гэрээсээ зогтсон нэг охиныг бас 1-2 жилийн үргэлж байгаа. Түүнтэй гэрлэх гэрээ маягийн юм зориулж хаяад тэнгүүтээ тэрүүгээрээ боогоод би нөлөөлөх гээд байгаа юм аа. Шин тиймэрхүү бас хэрэг гараад байгаа юм шиг лээ. Тэгэд одоо манай монголчууд ч гэсэндээ бас эвгүй өөрсдөө тэр Japan зармаар дээр те ийм массажны ажилд авна энэ төр гэсэн зарууд мэрсэр харагдаад байдаг. Дөнгөж ирж байгаа одоо хүүхдүүд бол тиймэрхүү зар маранд бол ерөөс хууртаж болохгүй. Яагаад гэвэл за очиход ч үнэхээр массажны газар байж иж болно те. 1 сар массаж хийлгэж болно, 2 сар массаж хийлгэж болно. За тэгж байгаа л ямар нэгэн сул тал гаргаал одоо алдаа ч юм уу гаргаал гэх юм бол тэрүүгээр чинь барьцаалаад тэрийг өргөжлүүлээд өөр ажил болгох боломжтой байхгүй юу те. Чамаа гинт амир хэмжээний өрөнд унгаад тэгэл чи тэнд одоо барьцаалагдал бараг биеийн үнэлэхээс өөр аргагүй төрөх. Тэгээ монголчууд ч гэсэндээ бие биенийг одоо тиймэрхүү юм руу тэтгэлхээч. Тэрсэн нөгөө танилцуулж өгөх юм бол авсан цалин бүрээс нь шим өртдөг. Сүүлийн үед бас баригдаал байгаа тэр. Буруу гарын газарт ажилладаг монгол охтууд ч гэсэн ер нь энэ бонд нэлээд байд юм шиг үлээ те. Нэлээд байд юм бэлээ. За юм байна да. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг энд хүрээд өндөрлөж байна. Цуврал 3 бичлэг маань бас энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд дараагийн бичлэгээс ахвалаад арай өөр шин сэдвээр ярилццгаая. Ямар сэдвээр ярилцах? Харин ямараар ярих вэ гэж бодоол. Би ер нь жоохон эзэн хааны ордны дээр амьдралын талаар ер нь сонирхоод байгаа. Тэгээд тэрийгээ гэхдээ арай болог өгшөө жоохон судалж иж гаргана гэсэн бодолтой байгаа. За бай бай. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Уулзаж магадгүй.